За санацгаана өнөөдөр хичээллэрээ бүгдээрээ for loop, while loop гэдэг ойлголтыг үзнэ. За for loop, while loop маань өөрөө ер нь энэ хоёр хүүгээр ялангуяа for loop хүүгээр ажилладаг програмын ер нь их хоорох. За for loop, while loop за ер нь loop гэж юу юм бэ гэхэлэр маш олон ингээд урт дараалал нөө list ч юм уу string ч юм уу байлаа гэж бодоход тэр нэг бүрчлэн нэгээр ингээд дамжиж яваад яг нэг үйлдэлүүдийг хийдэг. Тэр нэг одоо iteration гэдэг ярьдаг. Iterates гэдэг ярьдаг бас тэрийг хийдэг байгаа. For while гэдэг. За тэгээ хоорондоо ерөнхийдөө нэлээд төстэй тийм ойлголтууд байгаа. За тэгээ өнөөдөр хичээлийн их сурвалж маань нөгөө нэг W3 Schools байгаа шүү. За тэгээд кодууд руугаа оръё да. За хамгийн эхлээд for loop эхлээд дараа нь while loop үзнэ. За for loop гэдэг нь юу вэ гэхээр түрүүн хэлсэн чинь нөгөө итерац гэдэг нөгөө элемент дундуур элементүүд бүгднгээр нь явдаг. За тэгвэл хэлээ энэ чинь хамгийн энгийн жишээ одоо энэ чинь байна л да. Юу гэхээр range 6 гэж. Range 6 гэхээр хэдлээд одоо нэгээс 0-оос 5-ын хоорондох элементүүд өгнө те. Одоо 0-оос 6 гэдэг. Тэгээд энэ бол 0-оос 5 хүртэл гүйж байгаа гэсэн үг. За ингээд ийм элемент байгаа. За тэгээд энэ нь доторх одоо нэгэн бүрчлэл энэ доторх одоо 0-оос 5 гэдэг тонод байгаа. Тэр дотор нэг бүрчлэл ингээд гүйлгэн гэх юм бол x гэдэг зүгээр одоо бас шинээр хувьсагч хэлээ тодорхойлох шаардлагагүй зүгээр энэ гэдэг функцийг хэлээ мэдж байгаа даа өмнө нь ордог гэдэг. Тэгвэл энэ чинь x дурын одоо нөгөө гишүүн x. Тэгээд энэ доторх гэдэг. Тэгвэл range 6 буюу 0-оос 5-ын дурын нэг x гэдэг. Дурын x гэдэг энэ бол дараалалаар явж байгаа. За аль нэг x ч юм уу тийм. Тэгээд трийг нь сонгож аваад printlээ гэж. За инхээр хэдлээд юу өгөх нь вэ гэхээр харъя. If-сэдээд. За тэгэхээр ингээд нэг бүрчлэнгээр нь яваад ингээд элементүүдийг хэвлээд байгаа гэсэн. За энэ чи яг яаж явж байгаа юм гэхээр одоо 0-оос 5-ын тоо ингээд жигсаацсан байж байгаа. Одоо үлгэрлээд хараа 0 1 2 3 4 5 гэдэг ингээд тоо энэ чинь ингээд жигссэн байгаа гэж ойлгоо шүү дээ. Энэ дотор яг энэ элемент дотор. За тэрний тэгээд хамгийн ихний элементийг сонгох гэж байгаа. For 1 гэдэг одоо 0 гэдэг. Тэгээд тэр 0-ыг хэвлэл гэдэг. За тэгээ хэвлснийхаа дараа дахиад ингээд энэ чинь хоёр дахь элемент рүү орчих гэдэг гэж байгаа. Тэгэхээр ингээд нэгийг тэгээд хоёр дахь элемент рүү очихоор x маань хоёр дахь элементээ x гэвэл x маань 1 болж таарна. Тэгээд тэрийг хэвлээд. Тэгээд цаашаа яваад ингээд цаашаа яваад нэгээр яваад бүгдийг нь хэвлэж байгаа юм чи ингээд дараалуулаад. Тэгэхээр энэ чи ингээд сонголтоо хийгээд дараа нь үйлдэл хийгээд дахиж буцаж ирээд дараагийнхаа сонголтыг энэ мөрөндөр хийгээд ингэж явдаг. Ингэж одоо элементүүдээр ингэж явдаг байгаа. За энэ чи ингээд range 6 гэсэн бол одоо range функц маань зөвхөн 0-оос эхэлж болно. Дефолтоор 0-оос эхэлж байгаа тийм 3-аас эхэлж болно жишээ. Энийг одоо хэдл ажиллаад үзвэл одоо 3-аас эхлээд 5 хүртэл ингээд элементүүд ингээд гадарч байна гэсэн. Тэгэхээр маш олон элементтэй тэм нэг одоо объект байлгаж хэдлээд бодъё л да. Тэр болгоны нэг бүрчлэнгээр нь ингэж яваад бидэрт хэрэгтэй мэдээллүүдийг өгдөө гэдэг үнд хэлсэн. Ийм үйлдэлийг for loop маань цаагаараа хийгээд байгаа. За энэ бол маш энгийн жишээ хэлээ range гэдэг автоматар нэг тоо үсгэл одоо хийж илаа. Мэдээж бод амьдрал дээр бол жишээнүүд комплекс мэдээж хүнд хэрэгтэй те. Хүний ажлыг хөнгөвчлсөн байж таарна. За одоо хэлээ бас арай ойртуулсан жишээ авъя. Гэхдээ мэдээж бас энгийн л да. Тэгээд листэн дондор loop хийх. Тэгээд нэг fruits гэдэг apple, banana, cherry гэдэг хэдэн энэ лист үсгэж. Тэгээд энийг ашиглаад дараагийн loop-уудын ашиглалтыг ярина. За ингээ fruit үсгэж. За тэгээд одоо x нөө элемент доторх элемент гэсэн үг тийм. Тэгээд энэ range len fruit гэхээр len гэдэг функцийг санаж байгаа бох тийм. Энэ fruits гэдэг нь урт гэдэг. Len fruits гэдэг ингээд яачаар 3 гэдэг хариу үг нэтлээд 3 элемент байгаа ч гэсэн тийм. Range гэхээр range 3 гэж байгаа юм шиг 0-оос 3-ын 0-оос 2-ын хоорондох тоонуудыг энэ өгнө. Тэгээд 0-оос энэ x гэдэг бол 0-оос 2-ын хоорондох утгуудыг одоо нэг бүрчлэнгээр аавна. Эхлээд 0 дараа нь 2 гэдэг аавна гэсэн үг тийм. Тэр болгонд авах болгонд нь fruit-ийн одоо энэ x нь 0 бол 0 1 бол 1 дэх элементүүдийг хэвлэе гэж. За энийг хэвлээд үзье.
За тэгэхээр apple, banana, cherry гэдэг нэг бүслэн хэвлэж чинь тэ. За одоо энэ бол миний өөрийн зохиосон одоо яг loop-ийн ажилдаг зарчмыг илэрхийлсэн. Одоо энгийн. Гэтэ энийг Python дээр бол маш энгийнээр хийж болно. Юу гэхээр зүгээр л fruits-ээ өгчнө өөрийг нь. Тэгээд тэрэн доторх x гэдэг элемент нэгээд тэгэл тодорхойлол ингэчихэд заавал ингэ тоолоод range үүсгэх шаардлагагүй. Fruit гэж элемент байгаа шүүгээд Python цаанаас 3 элементтэй гэж ойлгоно. Тэр болгоноор ингээд дамжиж яваад тэр болгоныг нь хэвлээрэй гэдэг. За. Тэгэхээр ингээд хэвлэж байгаа. Ингээ баахан юм бичих шаардлагагүй байгаас тийм. Шууд ингээд fruit доторх энэ тэр x гэдэг хэвлээд байгаа. За. За ингээ Python маань элементүүд дундуур ингээд гүйдэх юм байна. Тэгвэл бас бид нар ямар нэгэн одоо элемент олдсон тохиолдолд Python for loop зогсоож болно. За тэрийг бол break statement гэдэг breaker хийдэг. За одоо жишээ нь x fruits доторх x байлаа гэж байна. Тэгээд нэгээр ахаа явж байгаа тийм. Хэвлээдээ гэж байгаа. За гэхдээ хэвлснийхаа дараа хэрвээ x нь банантай тэнцүү байх юм бол банан оллоо гэж хэвлээд тэгээд break хийж гэнэ. Тэгээд банан олчих юм бол энэ чинь яг хөө x-ээ хэвлээд банана хэвлчин. Тэгээд x-ийг дараа нь шалгаад банантай тэнцүү байвал банан оллоо гэж хэвлчээ. Тэгээд зогсчих цаашаа явахгүй гэсэн. Тэгэхээр cherry маань гарч ирэхгүй гэсэн тийм. Тэгэхээр харъя. Тэгээд банан хүртэлх жимснүүд хэвлэгдэнэ гэсэн. За ингээд apple банан хоёр хэвлэгдээд гараад жишээ тэгээд pound бананыг цаашаа явах болчих чинь тийм. Тэгэхээр break хийгээд өөрийнхөө одоо маш олон элементтэй бас тэр нөгөө одоо олон л өгөр гэж тэр дотор явж байгаа. Яг өөрийнхөө хүссэн элементийг олчих юм одоо зогсчих болно шүү дээ. Заавал бүгднгээр нь явах шаардлагагүй. Тэрэнд одоо энэ break тусуулна. За энэ дээр маш энгийн жишээ болооч амьдрал дээр мэдээж хэдлийн өмнө нь мэдэхгүй зүгээр олон л байгаа. Тэрэн дундуур ингээд гүйлгээд хүссэн элементээ олчих юм бол зогсоон нэгээд нэлээд комплекс болоод ирэх юм бол энэ бол маш ихтэй болоод байна. За break-тэй адилхан continue гэж бас одоо функц юм байгаа. За тэрний юу гэхээр break бол шууд loop-ийг зогсоочдөг. За харин continue бол loop-ийг дараагийн loop руу шилжүүлдэг. Одоо 0-оос 5-ын хооронд явж илаа гэж бодоход одоо 3 дээр 0 1 2 3 гэж явж илаа тийм. Тэгээд элемент болгон дээр одоо 0 1 2 3 болгон дээр үйлдэл хийжсэн бол одоо 3 дээр очиод continue байх юм бол хэрвээ x нь 3-таа тэнцвэр юм continue байх юм бол x нь 3-таа тэнцвэр continue гэж байгаа бол тэр үйлдэл хийхгүй шууд 4 рүүгээ алгасаа явчихдаг гэсэн. За энэ чинь хэлээд жишээгээр ингэ харъя. За x нь fruits доторх x тэгээд банантай тэнцүү байвал банан олцсон гэдэг тэг хэвлчих үргэлжлүүл гэж байгаа. Тэгээд print гэдэг. За энэ чинь юу гэхлээр x-ийг олоод x нь байгаа. Тэгээд банантай тэнцүү байвал ийм үйлдэл хий. Тэгээд банантай тэнцүү биш байвал print x гэж байна тийм. Тэгэхээр хэдл одоо банантай тэнцүү байвал continue гэж байгаа юм чинь. Банантай тэнцүү байх юм бол энэ дараагийн үйлдэл хийхгүй. Энэ if энэ хоёр нэг одоо баанд байгаа учраас нэг indentation гэдэг нөө indentation нэг уушаа хойш олоход ялгаатай гэжсэн шүү дээ. Тэгэхээр энэ for loop яг if-тэй адилхан for loop-ийн доторх элементүүд нь ингээд indent-ээр нэр ялгагдана. Тэгэхээр хэрвээ ингээд эхний энэ if гэдэг юу н ажил үнэн байгаад тэгэх юм бол шууд continue гэдэг дараагийнх руу шилж print x хийх хэрэггүй гэж. Хэрвээ харин ийм биш байх юм бол print x хийгнэ гэж. За одоо хэвлэлээ харцгаая. За тэр элементүүдийг хэвлэж гин. Гэхдээ банана гэж хэвлсэнгүй. Яг тэгэхээр хэрвээ банана байх юм бол зөвхөн found a banana гэж хэвлээд тэгээд continue гэдэг. Энийг хийх хэрэггүй гэдэг. Тэгэхээр энийг алгасаа явчих. За энэ continue гэдэг одоо функц бол бас маш их хөргөн ашиглагддаг гэдэг. Сонирхолтой ойлголтууд байгаа. Энэ for loop маш олон элементийн дотроос дотор ингээд ажиллах тохиолдлууд байдаг учраас continue гэдэг бол маш хөнгөвчлж өгнө. За одоо nested loop гэдэг байна. Nested гэдэг нь одоо давхар гэсэн үг тийм double. Тэгэхээр одоо for ганцхан for байх албагүй хэдэн 10 for байж болно тийм. Энд чи хэдлээ жишээ за adjectives гэдэг
өнгөнүүдтэй нийт чанартай тийм тэмдгийн хэсэгч. За тэгээд adjective дотроо loop хийн. Тэгээд бас fruits дотроо loop хийн гэдэг хоёр loop хийж болж байна. Тэгэхээр хэдлээ x y гэдэг утгууд маань x-үүд маань одоо adjective дотроос гарч ирнэ. Y-ууд маань fruits дотроос гарч ирнэ гэсэн үг тийм. За ингээ харахаар одоо x бүрийн x бүрт y-үүд яваад. За одоо хэвлээ хоёр loop эхлээд adjective дараа нь fruits-ээр явж байгаа. За эхлээд adjective дээр нэг утга сонгогдно хамгийн ихнийх нь. Тэгэхээр red гэж сонгогдож байна тийм. Тэгэд adjective дотроо одоо fruits-ийн одоо тохиолдлууд ингээд бүгд ажиллана гэсэн үг. Тэгэхээр red гэж байжлаа. Apple, red, banana, red, cherry гэдэг x нь нэг дээр ингээд байж байгаа. Энэ гуруулаг гүйчихэж байгаа. За дараа нь x нь дараагийнхаа big гэдэг рүү хоёрлоо нь ороод. Тэгээ тэн дээр дараагийн y-гийнх нь гуруулаа гүн. Дараа нь x-ийн ингээд тест хийж орж ирээд ингэж явдаг. Тэгэхээр эхний loop маань ингээд утгаа тогтмол аваад тэгээд тэр дотор дараагийн loop маань бүгд ажиллана гэсэн. За хэрвээ дахиад 3 for loop байсан бол одоо энэ чи for байсан бол 1 гэж яваад тэгээд доторх энэ for нь бүгд нэгээсээ одоо 10 ч юм хүртэлхгүйгээд тэрний дараа энэ for y-ын дараагийнхаа утга руу шилжээд тэгээд дахиад нэг 3 дахь loop маань 10 утгаас солбоод за ингэж ажилладаг байгаа. Олон давхар loop бол за nested loop тэгээд break гэж. Y-ийн банантай тэнцээд ирэх юм бол break буюу зогсоо гэдэг. За энэ зогсоо гэж зогсохдоо энэ хаан зогсох вэ гэхээр энэ for fruits доторх энэ loop-ийг зогсооно. Энэ x loop-тэй хамаагүй энэ y-ийн loop-ийг зогсоож байгаа. Тэгэхээр нөгөө y-ийн loop маань өөрөө гүөхээ байгаад дараагийн x руу ингээд шилжээд эхэлнэ гэсэн үг. Энд л харцгаая. За яг ингээд банан дээр очин гутал зогсоогоод байгааз. Тэгээд банан дээр очиж зогсоосон юм чинь банан хэвлэгдэхгүй. Тэгээд цаашаа cherry руу очиж явахгүй гэсэн. Тэгэхээр apple дээр л гацаад байна гэсэн. Тэгээд apple дээр ирээд банан дээр очин гутлаад break хийгдэн гутал дараагийн x руу очиод тэгээд big нь гарч ирээд тэгээд apple test apple гэдэг ингээд явчихна гэсэн. За nested with loop and continue. За continue гэх юм бол одоо break бол ингээд гар авчиж байгаа тийм loop-с. Continue гэх юм бол үргэлжлүүлнэ гэсэн. Тэгэхээр одоо apple cherry-г бананагаа орхиод цаашаа шууд continue гэхээр нөө энийг хийх хэрэггүй зүгээр дараагийнхаа loop руу орно. Cherry руу ороод тэгээ big apple big cherry гэдэг бананагаа алгасаа авчиж байна гэсэн. За for loop бол ерөөхдөө нэг юм хөө байгаа. Энэ бол үндсэн ойлголтууд ингэж яхад хангалттай. Тэгээд яг нөө тэмдэглэгийн хувьд энэ нөө хоёр тодорхойлох цэг байгааг анзаараарай. Тэгээд indentation байдаг. За тэгээд for loop болгон дээр ийм хоёр тодорхойлох цэг байна. Тэгээд if дээр бол нөө өмнөдтэй бас ийм тодорхойлох цэг заавал байдаг. Тэрийг бас анзаараарай. За while loop бол for loopтэй адилхан. Яг элементүүд дундор явна. Гэхдээ бид нар while гэдэг нь энэ зур одоо тэр үеэр мээр ч юм уу тийм их болохтой юу гэж байгаа гэхээр нэг ямар нэгэн нөхцөл хангагдаж байх үед тийм үед гэдэг санааг л хэлдэг. Тийм үе тэр нөхцөл хангагдаж байх үед энийг for loop шиг одоо ажиллуулаа гэж цаашаа явуул. За одоо энэ чинь i 1 гэдэг тодорхойлоо. Тэгээд i нь 6-аас бага бол гэд. За тэгээд тодорхойлох цэг байна. i-га хэвлээд өгөө. За тэгээд хэрвээ i нь 3 бол break хийж болж байна. Тэгээд за энэ break-ийг бол дараа нь хэлээ нэг коммент хийчих. За тэгээд энэ бол одоо ажиллах үс нү тийм. За тэгээд i нь 6-аас бага бол i-га хэвэл тэгээд энэ чинь i-га дахиад шинээр тодорхойлж байгаа. i дээр нэмэх нь 1 гээд шинэ i нь хуучин i дээр нэмэх нь 1. Тэгээд тэнцүү буюу i-г хэдлээ нэгээр нэмж гин гэсэн. Одоо increment хийж гин гэсэн тийм. Одоо хэдлээ харъя. За 1 3 4 5 гээд. За тэгээд яаж юм гэхэлэр i нь 1-ээс эхэлсэн тийм. Тэгээд нэрийгээ хэвлж гин. Тэгээд цаашаага хэвснийхаа дараа i-га 1 дээр нэмэх нь одоо 1 i нь тэнцүү 2 гээд. За тэгээд 2-ыг хэвлж гин 3 4. Тэгээд 6 ороод гол энэ нөхцөл маань биелэхэ болчихсон те 6-аас тэнцүү болчих учраас тэнгууд л ингээд зогсчихж байгаа. Тэгэхээр while маань
while I 6-аас бага үед энийг хийгээд гэсэн. I хэдийн 6 болчлоо. За тэгэхээр энэ ажиллах болчихж байгаа. За ийм байдаг. За while loop дотроо бас юу байна? Break ажиллаж болж байна. Тэр хэлээ ажиллаж үзье. За энэ I1 гэдгийг эхлээд заавал тодорхойлохгүй бол одоо ингээд хэдлээ loop явуулсан дараа сая чи харсан I6 байгаа тийм. Loop эхлэх болгоны өмнө I-га ингээд тодорхойлж өгөх хэрэгтэй байдаг. Энийг бол while loop дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр нэг for ч юм while loop гүгээд I гэдэг чинь шал өөр утгатай байхад ингээд ажиллах гэдэг алдаа заагаад байна. За одоо ингээд break маань хараа. 3 дээр очлоо. 3-ыгаа өмнө хэвлэлсэн тийм. За тэгээд шалгалаа 3-т тэнцүү байсан. Тэгээд зогсооч. While loop маань ажиллах хийж байгаа. Яг адилхантай for loop-ийн break-тэй адилхан. За энэ дээр бас нэг өөр юм ярих нь юу вэ гэхээр энэ I-г нэгээр нэмэгдүүлэхийн тулд I тэнцүү I нэмэх нь нэг гэж юм тийм. Энийг бас өөрөөр хийж болно. Зүгээр ингээд I тэнцүү нэмэх тэнцүү нэг гэх юм бол ингээд бас болдог. I-га ингээд нэгээр нэмж байгаа юм байна гэж ойлгогддог. Програм хэл. Тэр энэ бол арай жоохон богино хэлбэр байгааз. За энэ бол програм сурж байгаа хүний хувьд бол бас мэдж яхад их гоё тийм хэлбэр тийм нэг. Энэ бол жоохон болгохтой харагдаад байна тий. Айда нэмэх нэг гэдэг. Энэ бол аюу тийм гоё хурдан арга. За энийг одоо яг ажиллаж байна. Тэгэхээр яг адилхан ажиллах хэрэгтэй байгаа. За яг адилхан ингэ ажиллаж. За энэ хэсгийг командлууд үзье. Ой, контрол нэгийг дарлаа. За эпсийг дарлаа. Тэгэхээр нэгээс тавьсан ингэ гүйж болж байна тий. За ийм байгаа шүү. За дараа нь continue тэгээд break адилхан. Одоо хэрвээ одоо энэ чи break I-ын 6-аас бага үед за тэгээд I-га нэгээр нэм гэж байна. Тэгээд I-га хэвлэл гэж байна. Гэхдээ хэрвээ I-ын 3-тай тэнцүү байх юм бол continue гэдэг нь хэвлэх гэдгийг орхиод шууд дээшээ шилжиж дараагийнхаа loop руу шилжиж харцгаая. I-га 0-аас эхлүүлж байна уу да. За яг зүгээр 0-аас эхэлсэн нэгээс эхэлсэн ялгаа шүү дээ. За тэгэхээр одоо ингээд I-ын 3 I-га нэгээр ингээд яг loop-ийнхаа эхэнд нэгээр нэмээд байгаа тийм. Сүүлс нэгээр нэмж болно л доо. Энэ бол зүгээр байршлын ялгаа. За тэгээд I-ын 3-тай тэнцүү бол хэвлэхгүй гэдэг. 3-тай тэнцүү ингээд орхигдсон байгаа. Тэгээд дараагийнхаа loop руу шууд явцсан. За ингээд while continue маань бас зүгээр ингийн ажиллаж болж байна. За дараагийнх маань одоо хэдлээ fruit-ын дундуур loop хийхин тулд одоо нөө I in гэдэг нөө for-ын нөө хурцсан хэлбэр байхгүй нөө жоохон болгохтой хэлбэнд fruit-ийн урт нь 3 гэдэг. Тэгээ I нь 3-аас бага үед тэгээ fruit-ийн ингээд I дахь элементээр яваарай гэдэг. Тэгээ I-га нэгээр нэмэгдүүлээд гээд танкер хэлээд fruit-уудыг маань хэлээд өгчих нэ. За ингээд хэлж. За мэдээж би дахин хэлдэг. Тэгээ бод амьдрал дээр зүгээр ингээд хэвлээд өрчихгүй бод амьдрал дээр мэдээж сонгож аваад тэн дээр мэдээж үйлдэлүүд хийж байгаа. Одоо хэдлээ веб байна, гар утасны аппликейшн дээр болгон дээр ингээд маш өөр ажилладаг гэдэг. Дахиж зүгээр дуртай яг уусан нөхцөлийг чинь хэлдэг дуулахгүй үднэс зүгээр тийм. Тэгээд бас юм амрах юм үгээ бодчихгүй. Гэхдээ бас хэцүү гэж шантаж болохгүй. За. Nested while гэж байна. Давхар while гэсэн үг. Тэгэхээр одоо нөө fruit adjective-уудынхаа дундор л одоо явъя гэж. За тэгэхээр эн чинь анхаарах хэрэгтэй зүйл нь юу гэхээр тэр IJ гэдгийг 0-аас loop болгоны эхэнд 0 байх хэрэгтэй гэдэг. Одоо эн чинь эхлээд тэмдэг нэрүүдээр ингээд loop хийж байна. Тэрний дотор нь fruit-үүдээр loop хийж байна. Тэгээд тэр хоёрыг хэвлэж байна те. Доторх байгаа loop маань түрүүн for loop-тай адилхан. Эхлээд энэ дээр нэг утга аваад тэгээд дараагийн хоёр дахь loop-ийн бүх утга ингээд нэг 0-оос дуустах хүртэл яваад тэгээд дараагийн одоо энэний дараагийн одоо хоёр дахь утга руу шилждэг тийм эхний loop-ийн. За тэгээд тэгтээ энэ эхний loop-ийн дараагийн утга руу шилжихдээ энэ J буюу хоёр дахь loop-ийн J гэдэг утгыг 0 эхлүүлж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ loop маань гүүгээ дуусчин J нь одоо ямар нэг fruit-ийн одоо хамгийн дээд утга 3 ч юм тий утгыг авчна. Тэгээд дараагийнхаа loop руу шилжүүлэхэд J маань тэгээд
өөрчлөгдөхгүй 3-аас 3 дээр байгаа л гэсэн. Тэгэхээр ингээ алдаа үүснэ. Тэгэхээр J-ийг эхлээд 0 гэдгийг яг лүп болгоныхаа ихэнд тодорхойлж өгсөн. Би эхлээд хамгийн ихэнд IJ2-ыг 0 гэдээ тодорхойлцсон. Python дээр бид өмнө ярьж л үгүй лөө 2 3 элементтэй зэрэг ингээд тэнцвүүгээ тодорхойлох жоо зүгээр I таслал J гэдэг тэгэл тэнцвүүг тэмдэг 0 0 гэдэг ялхан гэдэг тийм гэж болдог. За тэгээд энэ лупыг одоо 2 while лупыг ажиллуулж үзье. Тэгээд энэ ч нөө J Y-га нэг нэгээр нэмээд за ингээд ажиллаж болж байна. За хэрвээ энэ нөхрийг байхгүй болгочих. J гэдгийг эхлээд тодорхойлохоо болчихвол юу болох вэ гэдэг харъя. За red banana apple cherry гэдэг red-с цаашаа red ч одоо эхний одоо adjective шүү дээ. Цаашаа явахгүй бол яг тэр J маань 3 гэдэг утган дээр очиж гацсан. Тэгээд энэ 3-аас баг гэдэг нь худлаа ингэ болоод байгаа учраас цаашаа ингээд бусад одоо adjective-ийн утган дээр харгалзах жимсний утгууд гарч ирэхгүй байна. За энийг маш анзаарч байгаарай. За дараагийнх нь nested while тэгээд continueтэй. Continue байх юм бол нөө хэвлэлгүйгээр цаашаа үргэлжлүүлэх гэсэн шүү дээ. Адил харцгаая. Одоо маань юу өгөх вэ? Юу за энэ чи хизээ continue гэдэг яасан бэ гэхээр J нэгтэй тэнцүү байвал. J нэгтэй тэнцүү буюу одоо fruits дотор чинь 0 1 2 гэдэг 3 fruit байгаа. За тэгээд хоёр дахь нь буюу нэг одоо Python хэлээр нэгдэх нь те банана байгаа. Тэгээ бананыг ингээ алгасаад банана ах юм бол continue хийгээд алгасаад явчих. За ийм байна. За тэгээд хамгийн сүүлийн пункт зэрэг зүгээр хэллээ. Py for economers гэдэг хэдлэж одоо Py for econ гэдэг пэйж байгаа. Тэрний гишүүд ч одоо Py for economers гэдэг утгатай байж болно тий. За тэгээд энэ дээрээ зүгээр ингээд while for loop ашиглаад нэг нэгээр алгасан хэсгээд ингээд юм хүмүүсээр сонирхолтойгоор хэвлж болж байна. За ингээд өнөөдөр хичээлийн агуулга ингээд боллоо. For while loop бол маш чухал функцүүд байгаа. Энэний ашигладаг ер нь аппликейшн, энийг ер нь ашигладаг аппликейшн гэж гарах байхгүй гэж бодож байна. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа.